Өглөөний мэдрэгийн үзэгчтэй UBS Kids дээр суугаад харуулсан бидний үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг хүргэж байна. Кофе заяа ярилцлагын нэвтрүүлэг маань ээлжсэн шин зочинтойгоо үзэгч та бүхэндээ уулзж байна. Энэ өглөө бидний цаг үлээв. Асайк Японгоо сайхны дүүийн захирал Бадмаа өргөд ирсэн байна. Танд 1 2 3 4 ний олны танил юу яриад байгаа бэ? Энэ хүү талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэх хүлээн авч үзсэн үү? Энэ хүү талаархч би амар логик алдаатай юм явчлаа л та. Явчих уу? Хүч өнөөдөр хаад дээр 10 хаа борч байгаа шүү дээ. Ямар өв? Дэлийг хүлээгээд байгаа. Мөн папа. За 7 Plus-аар хамгийн гэсэн мэдээллүүдийг туршсан байна. Ямар ч тач энэ хүү энийг судлаа боллоо тийм. Рекорд шиг юу яриад байгаа юм бэ одоо? Цуврал гэж хэлж болохоор урлагийн салбарын нэг игнэндээ нэгтгэхэд байна. Цанилан нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газарт энэ бүрстэ шааж өглөө. Уучлаарай. Улсын төсвөөс мөнгө цаагаад сууж үлдэх компаниудыг аудит шалгаж илрүүлсэн. Барилга барина гэж төсвөөс мөнгө авчгаад барилгаа босгоогүй ийм залгагч нар хэд хэдэн үндэсний зүйлс нь баталгаажуулах юм байна. Монголын үндэсний осны тэмдэглэлээр дүүсэн нөхцөл байдал өнөөдөр шийдэгдээгүй байна. Сүүлийн үед тус телевизэд дарга томилогдлоо гэсэн мэдээлэл гарах болсон. Уг мэдээллийг нэлтүүд рууцгаа бүрхэл оролцдог. Гэрх үтсэн юм. Монголын үндэсний олонний тэмдэглэлээр дүүсэн нөхцөл байдал өнөөдөр шийдэгдээгүй байна. Сүүлийн үед тус телевизэд дарга томилогдлоо гэсэн мэдээлэл гарах болсон. Уг мэдээллийг нэвтрүүлж үзвэл эцсийн шийдвэр гараагүй байна. Монголын үндэсний олонний тэмдэглэлийн зөвлөл маргааш хурлана. Уг хурлаар тус байгууллагад үүсэж байгаа удирдлагуудтай холбоотой мөн санхүү бусад талын асуудлыг бүрэн шийдвэрлэх юм байна. Хамгийн түрүүнд хуулийн Монголын үндэсний олонний тэмдэглэлээр дүүсэн нөхцөл байдал өнөөдөр шийдэгдээгүй байна. За ер нь хөтөө бас баталгаанаас ихэр зөвхөн хэлсэн. Тийм үү. За тэгвэл хоёр нас хүрсэн хургийг гэлтэй байна уу? За ихтэй бол баяр хүрээ. Өндөр гэлтэй байгаа баяр хүрээ. Уралдаан эхлэгчид баяр хүрээ. Хүний амьдралын царай заасан тухайн ёсны зураглалыг баяр хүрээ. Эрүүгийн яг итгэүүлэг хэрэгцээний танхих юм хэвтэн манд байгуулсан байна. Яс зөвхөн зогоо. Баяр энэсэн цог эрен зогоо байгуулсан байна. Нэгээс нэг өдөр төссөн хүүхдүүд. Чүнэн би ирдэг хөвсөр байсан юм. Тийм. Ганцаар ярьсан бас ганцаар. Манай нас дандаа талууч. Хүн загнатахын солиотын. Оо таны хэдэн зүйл дээрсэн? 400-аас ярилцахтаа шүү гэж. Гүй 400-аас ярилцахтайг би мэдчихсэн. Би өөрөө ярьсан. Би ихтэй цаг бол цааштай та зогсоо. 40 минут өмнө гарсан ажил таны байхгүй юм. Тэгээд дандаа тэгвэл энэ телевизийн асуудал телевизийн асуудал. Араас нь 5 цаг болж байна. Тэгээд дараа мэдэн ихэд дараа хийх. Одоо хийж ярих гэдэг байна. 5:30-аас бол тий. Тий. Тэр дараагийн үеийн хүн байна. Тэгээд дараагийн үеийн яг хараа хүн загнаад байна. Амраад мөн моснос аадас шүү. Би үгүй томроод байгаа юм. Би чинь ажил тийм үү? Би чинь ажил тийм үү?
뭐 그쪽만 알고 싶고 진짜 Томхоо сайн ихлээр дахиад ганц авчихдаг уу? Сая дунд нь алдаа авчихлаа. За түр дахиад хэлж. Саяхтай бийг холдох хэрэгтэй байна тий. Sorry яа. А би яг томоо ихлээр ишчих юм байна тий. Томоо. За. Өнгөрсөн намрын чуулганаар улсын хурал 2 өдөр 2 шөнө хуралдсны эцэс засгийн газрын сайд нарыг томилсон. Ингэснээр Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хүрэл Сайн бацхан үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрүүдэд аядахтаа сайхан өнгөрүүлцгэж байна уу? Тойл хөтөлбөрийн 7 хоногийн таймыг студиэс сэтгүүлч Батүлэг та бүхэнд хөтлөн хүргэх гэж байна. Өнгөрөх 7 хоногийн тухайд нийгэм улс төрийн хүрээний үйл амьдрал заач. Писта. Тэнэг писта. Яд хүрвэж. За зэг гялс авчвал алдаагүй авчвал чамд л амар шүү. Хэштэй бихээ. За мань газ хөтөлтөө шаачаа ганц юм авч өгнө. За чамд хамаагүй. За мань алдахгүй шана. За хаалгаа хаш. За. За. Жинхэнэ утгаараа бүрлдэж эхэлсэн юм. Мессенжер шаач. Сайн байна уу эч. Сарвчулж харсаар сууно. Одоогоос 7 жилийн тэрэгтэй нөгөө дээрээс нөхөө. Үгүй нөгөө юунес нь. Наанаас ч. Пистам. Аваач стач. Пистам наач явж байгаа ш. Ингээ орчуул яах юм пистам. Аваараа мулалрам минь. За яа дуусчих. Эрдэнэтэй гэсэн яг бүгдээр юу юм одоо засаг бол эрдэнэтийг авах бол засгийг авах гэж тайлбарж ярьдаг байсан тэр шиг. Тэгэхээр өөр нөгөө суур асуудал нь өөр ямар байна гэдгийг бас мят шинэ онц худалдаж авч байгаа юм явцтай холбож бас 7 хоногийн тоймд бас дуусгах гэсэн. Өөр бас нэг асуудал бол монголчууд бас шатхуун одоо нефт тийм бүтээгдэхүүнээр нэг улсаас хараад ийм зовлонд олон жил явж ирсэн. Энэ асуудлыг бас сүүлийн хэдэн жилүүд бол бас шийдэх гэж ингэж ирж байна. Яа, сайд ярих бүгдсэн шүү дээ. Үгүй шүү дээ. Сая одоо дуусгах хэрэгтэй шүү дээ. Үгүй шүү дээ. Сайд ярих бүгдсэн шүү дээ. Чи сайд нисгч яриа шүү дээ. Сайд ярих нисгч яриа биш үү? Нисгч яриа чи сайд яриас ад залгаад гэж байгаа юм. Чи өөрөө нисгч яриа байна гэж хэлсэн. Тэгэхээр нисгч яриа юмсан тий. Тий. Тэш нэг гэж яагаад хэлсэн үү? Саний нөө тэгээ гацгүй өгч. Энэ дасан сан жаа. Хөөе дэрэгтэй дээр ямар шиг хүмүүс вэ? Цогтоо үлдэн үү? Цогтоо үлдэн маш буруу болсон. Яа, нэг дор үлдэн маш буруу болсон байна. Ер нь шинж тэмдэг ямар хүмүүс чинь хоёр өөртөө. Тэгээ хоёр юм бодсон да. Гүндлээ яг тэг хуралд ардын нам жоохон эрхэлж айлгаж жоохон юм авч ирсэн үнэн. Одоо тэргүүрээ уусгах таны нэмэлт яасан арга боцолцсон. Төсвөө асуудал манай энгийн үгээр төсвөө манай энгийн үгээр иргэдэд хүргэе гэсэн мэдээлэл шөнийн баар ресторан дөрөв байж л байгаа шүү дээ. Тийм нэг ядуу ард эргэн ч биш. Би ядуу шүү дээ. Өөдөгч тавтай дэрэгтэй харуулмаар байна. Хоёр сонгохгүй шүү. Би зүгээр үү. 2 3 цохилоо.
이전 더군다나 телевизийн дараа үзсэн. энэ дараа гасчихсан. Дараа ирүүлсэн үү те. За за. Тэгэхээр би нэг актраас бичлэг үзүүлэх гэсэн болчихлаа. Хэрвээ та хоёр юм бол бүр актер болох юм байна. Би гүндэдэг яагаад ч байгаа. Гүндлэг үз. Би яагаад ч Монголын намын даатгураар надад нэг удаа. Бронзовый призер Лондонской Олимпиады, чемпионка мира. О, господи. Это что такое? Соронзон. Как это читать-то? Соронзон Болдын. Соронзон Болдын. О, Господи, дайте мне сил. Чемпионка мира Соронзон Болдын Бадцецек. А может быть просто Бадцецек сказать, у них же имена не произносятся. Түүний болон 100 ангуудын нутгаар бороо чингид нутгаар сэрүүсэх төлөвтэй байна гэж цагуур орчин шинжилгээний газраас мэдээллээ. Улаанбаатар хотод шавхаар төдөртөө 7 хэм шөнөдөө 15 хэм дулаан байна. Пүрэв гараг төдөртөө бороохгүй 4 хэм шөнөдөө 17 хэм дулаан. Баасан гараг төдөртөө үүшиж бороохгүй 6 хэм шөнөдөө 19 хэм дулаан байна. Өдгийн хотод өдөртөө 3 хэм шөнөдөө 18 хэм дулаан. Улаанбаатар хотод өдөртөө 6 хэм шөнөдөө 19 хэм дулаан байна. Хот хотод өдөртөө 5 хэм шөнөдөө 19 хэм дулаан байх бол Алтай хотод өдөртөө 1 хэм шөнөдөө 15 хэм дулаан байна. Улаанбаатар хотод өдөртөө 1 хэм шөнөдөө 15 хэм дулаан. Баянгол хотод өдөртөө 6 хэм шөнөдөө 15 хэм дулаан байна. Мөрөг хотод өдөртөө 4 хэм шөнөдөө 17 хэм дулаан. Цэцэрлэг хотод өдөртөө 12 хэм шөнөдөө 4 хэм дулаан байна. Булган хотод өдөртөө 15 хэм байх бол шөнөдөө 5 хэм. Арвагэр хотод шөнөдөө 7 хэм өдөртөө 15 хэм байна. Сүбаатар хотод өдөртөө 18 хэм шөнөдөө 7 хэм. Чой хотод өдөртөө 18 шөнөдөө 8 хэм дулаан байна. Зурман хотод өдөртөө 14 шөнөдөө 6 хэм дулаан. Эрдэнэ хотод өдөртөө 14 шөнөдөө 5 хэм дулаан байна. Дахин хотод өдөртөө 20 хэм шөнөдөө 6 хэм дулаан байна. Харин Давтан хотод өдөртөө 10 хэм дулаан бол шөнөдөө 13 хэм дулаан. Саншин хотод өдөртөө 22 хэм шөнөдөө 15 хэм дулаан байна. Мандалгын хотод өдөртөө 18 шөнөдөө 10 хэм. Чингис хотод өдөртөө 18 шөнөдөө 9 хэм дулаан байна. Тэгвэл баруун урт хотод шөнөдөө 20 хэм өдөртөө 20 хэм шөнөдөө 10 хэм дулаан байна. Чоймс хотод өдөртөө 10 хэм шөнөдөө 20 хэм дулаан байна гэж цагуур орчин шинжилгээний газраас мэдээллээ. Үргэлжлүүлээд цагаагаар мэдээлэл төгсөд халдвар төвчин судлалын үндэсний төвөөсгсөн сэрэмжлүүдийн мэдээллийг хүргэнэ. За, гишүүнэ, та билнэ үү? Бэлэн бэлэн. Тайлбарлагч юмхтэй билнэ үү? Билээ. За, дүрс билэн. Анхаар эхлэе. Та энэхүү барилгыг танаа дүүргийн хүмүүст тусаална гэж үзэж байгаа юу? Тийм ээ. Бид энэхүү барилгыг маш нарийн тооцоолж барихаар бэлдэж байна. Энэхүү барилгын даавар орлоготой хүмүүст тусгайлан зориулагдана гэдгийг хэлэхэд таатай. Энэ цаашид их том өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаа. Эдгээр иргэд маань маш олон зүйлсийг хамтдаа сурч мэднэ гэдэг нь их том өөрчлөлт юм. Уучлаарай. Та миний нүүрд зохиод. Анзаарсан уу? Та наатаа жоохон цаашаа зогсоод хийчихгүй юу? За, энэ хэсгийг монтажлчаа. Цааш үргэлжлүүлье. Таныг сонгуульд өгөхөд байгаа болохоор ийм зүйл яриад байна гэж хүмүүс бас шүүмжлээд байгаа л та. Энэ талаар үгүй дээ. Харин ч хүмүүс баярлаж хүлээж авах гэдэгт итгэлтэй байна. Бид бүхний хувьд бол энэ үнэхээр тэмдэглүүлжтэй зүйл юм. Төр засгаас хүн тус бүр халамж үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Энэ зүйлийг иргэд их урт хугацааны турш хүлээсэн гэж бодож байна. Уучлаарай. Та албаар ингэдэг юм. Юу?
Та миний хацар дуусах гээд байна. Ойлгож байна уу? За. За цаг бага байна. Түргэлцээ ихгүй. Уучлаарай. За үргэлжлүүлье. Энэхүү байгууламжийн санхүүжилт хаанаас гарч байгаа вэ? За ер нь бол санхүүжилтийн тэн хагас буюу 50%-ийг миний биеэр гаргаж байгаа. Үлдсэн 50%-ийг сайн дурын хамгийн алснаас орж ирж байгаа. 50%-ийг энэ юу вэ? 50% биш. Наад чи дахиад байна. Энэ яг ч дахиад биш л дээ. Дахианы 50%. Юу 100% гэвэл ингэх байхгүй юу? Тэгэхээр чинь 50%. Оо за. Би тэнд 25% гэж хэлвэл та яах вэ? За бидний цаг бага байна гişүнээ үргэлжлүүлье. За. Тэгэхээр та уг байгууламжинд ямар зүйл байгуулах вэ? Хамгийн түрүүнд номын сан байрлана. Номын санд иргэд адал явдалтай уран зохиолын ном уншина. Мөн дүүргийн оюутан сурагчид ном гарын авгаар хангагдана. Бид тэд компьютерийн танхим байрлуулна. Тэнд 24 цаг зогсолтгүй интернетийн үйлчлэгээр хангана. Бид бүгд нэгдүгээр давхарт байрлана. Харин та бүгд дэшигээ 3 давхарт гарвал их сонирхолтой. Харин та бүгд 3 давхарт гарвал би лифтэнд явж штэ. Тийм ээ. 3 давхарт олон нийтийн танхим буюу лаунж бий. Тэд та бусдад яриа өрнүүлж, зурагт үзэж, кофе ууж болно. Бусадтайгаа цагийг зугаатай өнгөрөх бүх зүйлийг бий болгоно. Та болно. За. Дуустаа баярлалаа. Тийм гişүнээ. Та бүтэн нэрээ хэлэхгүй юу? Баасан сүрэн.